Сайн байцгаана хүүхдүүдээ. Өнөөдөр функцийн график эрхэм байгуулах талаар хамтдаа судлана. За биднэрт R тэнцүү KX гэсэн ерөнхий хэлбэртэй шугам функц өгөгдсөн байна. K тэнцүү хасах 1, K тэнцүү хасах 2, K тэнцүү 1, K тэнцүү 2-ыг шулууны томьёог бичиж координатын хавтгай дээр графикийг байгуулъя. За эхлээд бүгдээрээ ямар хуулиар өгөгдсөн функц вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ маань ямар хуулиар өгөгдсөн функц вэ гэхээр y буюу гаралтын утга нь x-ийн утгаас хамаардаг бөгөөд тухайн хамаарлал нь юу вэ гэхээр x-ийн утгыг k дахин ихсгэхэд y-ийн утга олддог хамаарлал байна. Тэгэхээр эхний шулууны тэгштэл маань x-ийн утгыг хасах 1 дахин ихсгэхэд y-ийн утга олддог гэсэн үг. Өөрөөр хэлбэл y тэнцүү хасах x гэсэн үг. X-ийг хасах 1-ээр үржүүлнэ гэсэн үг. За тэгэхээр дээрх хуулиар мөн адилхан хасах 2-ыг x-ээр үржүүлэхэд y-ийн утга олддог буюу y тэнцүү хасах 2x. Дараагийнх нь y тэнцүү 1x буюу x, y тэнцүү 2x. За бүгдээрээ k өгсөн тохиолдолд шулууны тэгштэглийг хамтдаа бичиж чаддаг болно. За тэгвэл одоо шулууныхын графикийг хэрхэн байгуулах вэ гэж. За y тэнцүү хасах x гэсэн шулуун буюу шугам функц өгөгдсөн. За энэ функцийн хүснэлтийг бүгдээр хамтдаа байгуулна. Хүснэлтийг за хуулиа дагаж байгуулна. Мэдээж x-ийн утгыг хасах 1 дахин ихсгэхэд y-ийн утга гардаг. Тэгэхээр x-ийн оронд 1-ийг тавихад хасах 1-ээр үржүүлээд хасах 1. X-ийн оронд 2-ыг тавихад хасах 1-ээр үржүүлээд хасах 2. За одоо бүгдээрээ координатын хавтгай дээр 1 хасах 1 гэсэн А-цыг 2 хасах 2 гэсэн Б-цгийг байгуулна. За бүгдээр харж байгаа. Эвтэй тэнхлэгийн дагуу x, босоо тэнхлэгийн дагуу y байдаг. Y тэнхлэгийг бид өөрөөр ординат гэж хэлдэг. X тэнхлэгийг харин абсцисс гэж хэлдэг. За бүгдээр харж x-ийн утга 1 байхад y-ийн утга хасах 1. Энд А-цэг байна. X-ийн утга 2 байхад y-ийн утга хасах 2. Энд Б-цэг байна. Уг хоёр цэгийг дайруулаад нэг шулуун татаж болдог. За ингээд бид нар хамтдаа y тэнцүү хасах x гэдэг шулууны графикийг байгууллаа. Харин одоо бүгдээрээ y тэнцүү 2x гэдэг функцийн графикийг байгуулъя. Мэдээж хэрэг хууль нь x-ийн утгыг 2 дахин ихсгэхэд y-ийн утга авдаг гэсэн хуультай байх тийм. За мөн адил дээрхтэй адилаар хүснэлтээ өглөн x-ийн утга 1 үед 2-ыг 1-ээр үржүүлээд 2, хасах 1 үед 2-ыг хасах 1-ээр үржүүлээд хасах 2. Өөрөөр хэлбэл бид 1, 2, хасах 1, хасах 2 гэсэн А, Б цэгүүд олдсон гэсэн координатын хавтгай дээр. За эдгээр цэгээ хамтдаа тэмдэглэсэн байна. 1 үед 2, хасах 1 үед хасах 2. Уг хоёр цэгээ дайруулаад шулуун татж болно. За одоо бүгдээр нэг шинжилгээ хий. За Б гэдэг сул гишүүн биднэрт байхгүй. 2x дээр ямар нэгэн тоог хэмж хасаж өгөөгүй учраас координатын ихийг дайрсан байх нэ. За мөн дээрэс нь уг функц маань өсдөг функц байх. Өөрөөр хэлбэл x-ийн утга 1 байхад y-ийн утга 2, хасах 1 байхад хасах 2. Эдгээр бүгдээр анализ хийе. X-ийн утга хасах 1-ээс 1 рүү өссөн байхад y-ийн утга хасах 2-оос 2 рүү өссөн. Өөрөөр хэлбэл x-ийн утга өсгөд y-ийн утга өсдөг функцийг бид нар өсөх функц гэж нэрлэдэг. За бүгдээр өмнөх слайд руу буцъя. Харин энэ тохиолдлыг бүгдээрээ хамтдаа авч үзье. X-ийн утга 1-ээс 2 рүү өссөн байхад y-ийн утга харин хасах 1-ээс хасах 2 рүү буурсан байна. Өөрөөр хэлбэл x-ийн утга өсч байхад y-ийн утга буурсан байна. Энийг бүгдээрээ хамтдаа буурах функц гэж нэрлэдэг. За одоо бүгдээр дараах функцийн графикийг хэрхэн байгуулах вэ гэж. За эдгээр функцийн графикийг байгуулахдаа бид дараах асуултыг хариулах хэрэгтэй. Нэгдүгээр уг функц маань y тэнцүү b хэлбэртэй функц байгаа. Өөрөөр хэлбэл y нь ямар нэгэн тоотой тэнцүү функц гэсэн. За тэгвэл энэ функц нь ямар тэнхлэгтэй параллел байдгийн бол тухайн тэнхлэгийн ямар утгыг дайрдаг юм бол гэдэг асуултанд хариулах хэрэгтэй болно. За бүгдээ харж байгаа y гэсэн утга дээр явж байгаа учраас o2-ыг тэнхлэг ямар утгыг дайрч байна гэсэн асуулт гарч ирж байна гэсэн. За өөрөөр хэлбэл өмнө нь бид нар kx гэсэн хэлбэрийн функцийн график байгуулсан. Энэ үед k нь ямар байна гэсэн үг вэ? Тэг байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл x-ийн утгаас y-ийн утга ерөөсөө ч
хамаарахгүй гэсэн. За y тэнцүү b хэлбэртэй учраас ямар тэнцвэртэй параллел авах вэ? OX тэнцвэр буюу хэвтэй тэнцвэртэй параллел бөгөөд OY-гийн тухайн утгыг дайрдаг. Өөрөөр хэлбэл y тэнцүү хасах 2 гэвэл OX-тэй тэнцвэртэй параллел y-гийн хасах 2 гэсэн утгыг дайрсан шулуун байна гэсэн. За одоо бүгдээрээ хамтдаа байгуулъя. За өмнөх зүйлийг бид байнга санаж явах ёстой. OX тэнцвэртэй параллел OY-гийн тухайн утгыг дайрах ёстой. За эхлээд бүгдээрээ y тэнцүү 2-ыг байгуулсан байна. Хамтдаа харъя. За мэдээж босоо тэнцлэг нь y тэнцлэг, хэвтэй тэнцлэг x тэнцлэг. Хүүхдүүд маань y болон x тэнцлэгийг хөвчлэн андуурдаг учраас байнга тогтоож нүдлэх ёстой шүү. За одоо бүгдээр шаш шулууныг харъя. Ямар тэнцвэртэй параллел вэ? Дээр хэлсэнчлэн OX тэнцвэртэй параллел. Буюу хэвтэй шулуун байна гэсэн үг. За энэ маань y-ийн 2 гэсэн утгыг дайрч байна. За тэгвэл нөгөөдг нь мэдээж y-ийн хасах 2 утгыг дайрсан OX тэнцвэртэй параллел хэвтэй шулуун байна гэсэн. Y тэнцүү хасах 2 гэсэн функцийн график байна. За хүүхдүүд маань функцийн графикийнхаа хажууд тухайн функцийн тэгштгэл буюу томьёог заавал бичиж явах хэрэгтэй. За дараах функцийн графикийг хэрхэн байгуулах? Сая бид нар y тэнцүү b хэлбэрийн график байгуулсан бол одоо x тэнцүү b хэлбэрийн график байгуулсан. Мөн адилхан ямар тэнцвэртэй параллел байна? OX тэнцвэрийн ямар цэгийг дайрч байна вэ гэдгийг аягүй сайн анхаарч харах хэрэгтэй. За x тэнцүү b хэлбэрийн график маань OY тэнцвэртэй параллел. Өөрөөр хэлбэл босоо шулуун байх ёстой гэсэн үг. За тэгээд мэдээж OX тэнцвэрийнхаа тухайн утгыг дайрах ёстой. За бид нар функцийн график байгуулахын тулд координатын явцгаа хэрэгтэй. За координатын явцгаа дээр биднэрт хасах 2 гэсэн x-ийн утга дайрсан O2-ыг буюу босоо тэнцвэртэй параллел шулуун байгуулна гэсэн үг. Бүгдээрээ харж байгаа бах O2 буюу босоо тэнцвэртэй параллел. Хэрвээ y тэнцүү b хэлбэртэй байсан бол x тэнцвэртэйгээ параллел буюу хэвтэй шулуун байх ёстой гэдгийг санаад аваарай хүүхдүүд. За одоо x тэнцүү 2-ыг дайрсан мөн адил ямар тэнцвэртэй параллел вэ? O2 тэнцвэртэй параллел шулуун байх байна. За ингээд хоёр шулууныхаа тэгштэглийг нэрийг бас бичих хэрэгтэй. За одоо бүгдээрээ өмнө нь y тэнцүү kx болон y тэнцүү px хэлбэртэй шулууны графикийг сурсан бол одоо харин k-ч байдаг, b-ч байдаг. Өөрөөр хэлбэл шулууны налалт нь нүүгдсэн, сул гишүүн нь нүүгдсэн y тэнцүү kx-тэй нэмэх нь b гэсэн хэлбэртэй шулууны тэгштэглээс графикийг хэрхэн зурах вэ гэдгийг хамтдаа суръя. За k-г нь бид шулууны налалт буюу үнцгийн коэффициент гэж нэрлэдэг. Хоёр янзаар нэрлэдэг. За хэрвээ хүүхдүүд маань сонирхож байгаа бол шулууны налалт буюу үнцгийн коэффициентийг бас градиент гэж англиар хэлдэг шүү хүүхдүүдэд. Тэгээд судлах хэрэгтэй бол англи хэлээр бас судалж болно. За b-г бид нар харин юу гэж хэлдэг вэ гэхээр сул гишүүн гэж нэрлэдэг. K шулууны налалт буюу үнцгийн коэффициент байх нь b сул гишүүн байх. Хэрвээ b нь сөрөг 2 байвал сул гишүүн нь сөрөг 2 гэсэн. Ерөнхий хэлбэр нь нэмэх тэмдэгтээр бичигдэж байгаа гэдгийг бас хүүхдүүд маань анхаарах хэрэгтэй шүү. За одоо бүгдээр харъя. Мэдээж шулууны налалт буюу k нэгтэй тэнцүү. Сул гишүүн b нь хасах нэгтэй тэнцүү. Энэчнээс бид нар юу хэлж чадах вэ гэхээр k нь 1 буюу эрэг тоо байгаа учраас энэ функц маань өсдөг функц байна. За сул гишүүн b нь хасах 1 байгаа учраас эрэг тэглэгийн дагуу хасах 1 цэг гэсэн цэгийг дайрах ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Одоо бүгдээрээ сурсан хүснэгтэй байгуулъя. За уг функц маань ямар хуулиар бие биенээс хамаарч байна вэ гэхээр орох буюу x-ийн утгыг нэгээр үржүүлээд нэгээр багасгахад гаралт буюу y-ийн утга гардаг гэсэн. За энэ үйлдэл хамтдаа энэ гэсэн. X-ийн орд 1 гэсэн утгыг авъя. Нэгийг нэгээр үржүүлэхээр 1, нэгийг хасаад тэг. X-ийн орд тэг гэсэн утгыг авъя. Тэгийг ямар ч тоогоор үржүүлсэн тэг, нэгийг хасаад хасах. Хүүхдүүд тухайн тоо буюу x-ийн утгыг сонгож авахдаа аль болох өөр хялбар тэгээд бага бүхэл тооноор авч байвал сайн байдаг. За одоо эдгээр цэгийг авъя. За эхний цэг маань x 1 үед y тэг байх ёстой. Цэгвэ дараагийн цэг маань тэг үед хасах 1 байх ёстой гэсэн. B цэг.
За энэ хоёр сэгээ дариулаад шулуунаа татъя. За ингээд бид нар хамтдаа эрх тэнцвэр 1x-с хасах 1 гэдэг функцийн графикийг сурлаа. За харин одоо эрх тэнцвэр хасах 2x дээр нэвхэн 1 гэсэн функцийн графикийг зуръя. За хууль нь юу вэ гэхээр x-ийн утгыг хасах 2 дахин ихсгээд 1-ийг нэмнэ гэсэн. Өөрөөр хэлбэл x утгыг хасах 2-оор үржүүлээд 1-ийг нэмэхэд y утга гардаг гэсэн. За коэффициент нь юу вэ гэхээр хасах 2 сул гишүүн нь 1 байх нэ. За кан хасах 2 учраас мэдээж бурдах функц y-ийг тэнцлэхийн хувьд 1 гэсэн утгыг байлгах ёстой гэж байна. За x-ийн орд 1-ийг тавихад хасах 2-ыг 1-ээр үржүүлэхэд хасах 2, 1-ийг нэмээд хасах 1. Тэгийг тавихад тэг 1-ийг нэмээд 1 гэсэн. За эдгээр цагийн мөн координатын хавтгай дээрээ байгуулсан байх ёстой. 1 үед хасах 1, тэг үед 1. За эхний цэг бол b цэг вэ, хоёр дахь цэг бол c цэг. За эдгээр цэгийг дариулаад шулуун татж байна. За ингээд бүгдээрээ функцийн график хамтдаа байгуулсан. За гэрийн даалгавар дараа функцийн график байгуулад багшийнхаа чатаар явуулна. За анхааруулна гэвэл хоёр шулууныг нэг хавтгай дээр зурна. Мөн дээрээс нь нэмэлтээр юу их вэ гэхээр шулууны наалт буюу k нэттэй тэнцвэ, сул гишүүн буюу b нэттэй тэнцвэ гэдгийг нэмэлтээр бичиж явуулаарай. За дараагийн хичээлээр уулзъя. Баяртай хүүхдүүд ээ.